Хоцлоо тийм. Хамаагүй ясаа? Хамаагүй өөхөө. Тийм байх юм уу те? Манай нахаа юм ичаа хүнсийнхаа айгуу соддаг юм биш үү те яг юу надад болохоор тэр нь илүү гоё амттай гэдэг талаараа юм хэлдэг байх. Хүн чинь энэ нийцчүүл ингэчдэг юм байна гэх. хамаагүй өөх нэ тэр нь болохоор Тэгээд фитнес хоол гэдэг миний санаа бол байдаг шүү энэ хооллолын төрөл. Тэгээд нөгөө даалгавар энэ хүүхдүүдийн хувьд бас хөвж идэх те. Бараг л ногоо хоолтон болчихвол сайн ч юм уу. Эсвэл бол дандаа ногоо идэх гэвэл тураад гоё биетэй болчих ч гэдэг юм уу те. Тэгээд надад бол хамаагүй хоолндоо болохоор би миний ганц боддог юм болохоор хэвэн гаралтай зүйл холихгүй байх гэдэг чинь эрүүл хоол. Bechamel sauce байдаг. Хөвчлээ ер нь. Тэгээд bechamel sauce бас янз бүрээр хийдэг. Би болохоор сармистай. Сармисны ихтэй хандтай юм байна тий. Дуртай сармис нөө. Зүгээр гараараа ингээд сармис хийчихсэн билээ. Тийм нэрээ юу яах вэ? Одоо ямар хил дээрээс эсвэл жормоор тийм юм байна уу? Ер нь аймаг орч хэлээр юу юу юм? 300 грамм суу. Баг. Бишмэл хийж байгаа юм уу те? Зүг. Энд дээр бас их олон янзаар хийдэг юм билээ бишмэлийг. Би болохоор арай өөр аргаар хийн. Гэтэ бинийг бол залхууны аргатай. Би энэ хийдэж байгаа залхуу тал руугаа юм хийдэг. Энэ бол яг жинхэнэ хийгдэх аргатай. Бага сүүгээ хийж буцлагдаг. Минийх болохоор сүүгээ тусад нь буцлагчаад холиод тэгээ бэлтгээ хийгээд ингээд хийхээр бас таараа ингээд нэг одоо 900 г-д одоо 2 литр сүүч юм тэрийг олчих юм бол миний бол арай хурд. Энэ болохоор ингээд начиг залхуу хүнд бол ирнэ гэх. Яа хоол хийхэд чинь тослоцгоо гэж хараад загсан. Айгүй. Сэтгэж өгч юм. Тэгэхээр цэцгээ идэж байгаа юм уу саний? хийдгээс арай өөр ахсан тийм. Тэг ер нь бол заавал яг энэ аргыг баримтлах гэсэн юм хоолнд байдгүй. Энд чинь хүмүүс өөрийнхөө чөлөө дуран бүтээл тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнийх нь буруу, энийг буруучихгүй. Хамгийн гоё гол учир нь гол дүн юу гэвэл амтны гоё болох. Тэр яаж хийхтэй биш. Энийг наан оруулан, цаана оруулан, өндөр газ татах нь байх юм шиг. Энийг хар версиор цагаан версиор. Бүр нэг хаа юу тийм. Яг нэг цоогоор харагдахгүй гэсэн үг шүү дээ. За одоо үлийг хийх үү? Тий, одоо ингээд Walk through life, every day is a new beginning. Shine your light, it's a day and the world is waiting. Move along to the song, singing in your soul. Feel the beat, clap your hands, better take control. All you need, all you want, are you ready to find your way? Cause every day is a new day. And everything's going your way. Крем салфасан гэсэн. би үхрийн карбонарагаас хийсэн. Насаныгийн Энэ болохоор хоньны хэлтэй лазаа. Карбонара бол гон беконтой өстой тэгээд бас үхрийн хэлээр туршиж утсан гоё юм. За 180 градус галцсан байна шүү дээ уу тий. Энэ дотор хийгээд Хэдэн минут? 15-20 минут ерөөсөө л хайлуулах болоо. Эсвэл юм болтноо. Сэрэл хайлуулах. Касагаа нэг юм. одоо энэ тэмцээн дээр яваад байгаа ингээл рискоса гүнж, рискоса кейк гэл тий. Тэгээл дандаа нэрүүдийг өгсөн байгаа байхгүй юу? Усахгүй, наашгүй. За чиний одоо энэ хоол чи ерөөдөө чи дараалал нэг ярьдаа. Одоо ямхан үйл ажиллагаанууд явагдах уу? Цэн саалмын багтай спагетти. За хоолнууд чи ерөөдөө болчлаа гэж бодоод би пирого өгчих үү? За. 330 г масал, 160 г эсэн чихэр, тэгээд 500 г гурил. За би энэ гурлаа болохоор 70 г-ын алмонд гурил хийцэн. Яагаад гэвэл эн чинь өөр аягаа
бутарсан болно. Ингээд холцсон байгаа алмунд гурилтайгаа. Тэгэхээр 430 гурил 70 г нь алмунд гурил гэсэн үг. Тэгээд одоо эхлээд нь юу яа? Масла исэн ч хэртэйгээ миксерт ч юм. Крем болчихно. Тэгээд дээрэс нь гурлаа игээл нэг өндгөөгээл яг гурил зурж хамшиг зурчихна. Тэгээд бичээнээс одоо суур мандал юм болно. Одоо энэ маслаа ингээд бүр гоё тасалгаанд байсан ийм биш шүү дээ. Яг ийм байх хэрэгтэй. Хүмүүс нөгөө хөлдөгөр нэг миксерт чигээр нөгөө маргарин байх юм бол устаас нь ялгарчдаг байхгүй. Тэгээ ээдчдэг байхгүй. Тэгэхээр ерөөхдөө нарийн баонд ер нь тасалгаанд байсан маслаар л. Энэ ямар масл вэ жишээ? Энэ одоо Орос масл 82 Орос маслын сайн уу те? Тийм. Зодын тасалгаанд байсан учраас айгүй хурдан нөгөө ингээд затарч өгч байгаа юм уу. Тэгэхээр энэ дээрээс урлаа хийж өгнө. Урлаа шууд ингээд хийчихнэ. Урлаа игээд ингээд жоохон одоо юу яаж багсарч гэх юм уу те? Ингэж юм. За тэгээ энэ одоо энэ зургийг сурцсан байхад бол тартны одоо жимстэй тарт мартан дээр суур ашиглаж болно тий. Пирогон дээр хийвлэж болно. Зүгээр дангаар нь одоо энийгээ илдээд хевлээд бичээ хийж болно. Одоо ингээд багсраад ах усан нөгөө чинь ингээд бацалтаад зуурсан гур шиг болж байна. Тэгээ эндээс чинь энэ юунаас эмэртгэр масл өмөртөж гэж байгаа. Энэ гой олон жижигэн тартнууд хийж штэ дээ. Жижигэн тарт хийчээд тэгээд бас ингэж ивэл гоё юм те. 10 ч юм тавьж байгаа лимонтэй, жимстэй, юутай гэдэг төр төрлөөр нөлөөлж байгаа бас их гоё. Энэ тартнууд болох юм чиглэлтэй. Энэ одоо их гоё бутарсан амттай болтож байгаа. Тэгээд одоо нөгөө хүмүүс тартны суур одоо пирогны одоо суур морийг хийхдээ шууд нөгөө нэг ингээд тавцан дээр илддэг штеп. Илдээд буцаад авах гэхээр ингээд цоорж мордог аюултай байдаг шүү. Тэгэхээр одоо бид нэр хүнсний скотчн дээр тавьж агаад энэ хүнсний скотчнд боод амраа штеп. Яг тэр чигт ингээд гараараа хөвлж агаад шууд хүнсний скотчн дээрээс илдээд тэгээд юунда эдгүүрэндээ хөвлөж авч агаад энэ дээрээ тавьчихна. Тэгэхээр ерөөсө цоорох тийм асуудал гарахгүй. Нэг бол ийшээгээ хийх энэ яасан салдгүй. Салдгүй. Яг бас энэ бас жоохон эрсдэлтэй л дээ салдгүй хийвэл хийчихээр. Гэтэ энийг би харьцангуй гайг байх гэж бодоод байгаа. Салдаг шууд түлхэл гараад ирнэ. Тэгээ одоо энэгээ ингээд хуурай уулахгүй болсон сайн байна. Тэгээ ерөөхдөө энэ бичээний зургийн хурлыг хөргөчөнд нэг 30 минут хэрэгтэй амраачхад өгөн зүгээр гэдэг. Тэр нь бол нарийн баавны урд дандаа тэгж амрааж өгдөг. Амраалт эсгэл тэмтэр чинь ер нь нарийн баавнд их чухал шүү дээ тий. Чи нарийн баав янз янзын ихтэй одоо шар сүүгээр хийдгүү энэ талхны төрлийн юм тийм. Шар сүүгээр хийж үзээгүй. За энийг би нөгөө сураад аваарай гэж бодож байна ахгүй юу? За дахиад эсийн шир энэ амархан. За тэгээ би өндгөндөө ингээд шингэн ванила хийгээд ингээд тавьсан байна. За одоо энийгээ цогчоод урилнаасаа багыг хийгээд өндгөнөөсөө багыг хийгээд ингээд холиод явна. Тэгээ нөгөө өндгөө хийчихээр заримдаа ингээд ээдэх гэдэг юм шиг харагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр бурлаа нэмэхээр ээдэлт нь алга болчихно гэсэн. Хүмүүс нөгөө нэг зураг маань ээдчлээ яах вэ гэдэг нь шүү дээ. Тэр тохиолдолд гурил нэмэх юм бол зүгээр. Одоо энэ бас яг түрүүнийхтэй адилхан миксерч өгөө. За гурилтандаа бэкинг хийгээд хэлчихээ. Та надад баг баг хийгээд өгч. За ингээд жоохон хийгээд би хажуугаар өндөө бас Харин гацгаа байна.